Монгол улсад анх удаа зохиогдох гэж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол тамирчид оролцохгүй гэдгээ мэдгдлээ. Тэдний хэлж байгаагаар төр засаг энэ тэмцээнд ач холбогдолч төсөв хөрөнгөч их гаргасан байна. 150 гаруй сая төгрөг зориулж байгаа юм байна. Гэтэл Монголын нэрийг дэлхийд дахин цуурайтуулах тамирчдын үнэлэмж дэндүү доогуур байгаад гомдолтой явдаг Монголын мистрүүд өнөөдөр мэдгдсэн юм а. Уржигдэрхэн зохиогдсон Монголын мистер тэмцээнд төрүүлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл хоёроор л хуурчээ. За түүнийг дагалдах мөнгөн шагнал байгаагүй гэж байна. Бидний бүтэн жилийн хөдөлмөр энд орж байгаа тий. Бид нар өдөрт хэдэн төгрөгийн хоол иддэг үлээ тий. Сарын хэдэн цаасын хоол иддэг үлээ. Тэрийг бодоод яхад өнөөдөр бид нар би өөрөө авраг болсон үнэтэй. Тэгсэн чинь одоо өнөөдөр ийм 300-ийн медаль энэ 500-ийн цаастаа ингэж зогсож байна. Ямар шагналын мөнгө байхгүй. Энэ бол удаа дараа болж байгаа. Нодон бас тэгсэн. Бид нар одоо юу гэж хэлэх юм тийм ээ. Өөрийн одоо нэг сонирхлоороо ч гэдэг юм уу, бор зүрхээрээ ч гэдэг юм уу тийм ээ. Ингэж явж байгаад өдөө өргөчлээ шүү дээ. Удирдлагатаа бас энэ тухай ярьж үзсэн үү? Хөөж үзсэн. Удирдлага санаад хоёрын үгэн гэсээр яваад одоо тэмцээн болгочлоо. Одоо бид нар цааш энэ одоо хамтар зайлж чадахгүй. Бид нар одоо 29-нд болох тэмцээнд бүх аваргууд сая бид нар хурал хийсэн. Нэг нь чинь тэмцээнд орохгүй шүү. Аз аварга болохгүй Монголд. Харин 2 3 хүн ганц 2 хүн хувийн амбиц өгөөд мөнгө ч авахын тулд Азийн аварга зохиогоод зүгээр нэг хідэн бацаан давж оруулаад зохиочоод тэгээд тийм хүн болчих магадгүй шүү. Энийг анхаараарай. Төрсгийнхаа Улсаас төвсөлсөн мөнгө ердөө 3 хүний кармаа руу ордгоо гэж тэд хэлсэн юм а. Өөрөөр хэлбэл энэ холбооны ерөнхий нарийн бичгийн дарга очир Монголын мистер Золбаяр түүний эхнэр ерөнхий шүүгч Сарамгаа нар тамирчдад зориулах ёстой мөнгийг халаасалдаг гэж байна. За бид очир даргатай холбогдож энэ талаар тодруулах гэсэн боловч утсаа авсангүй. Таны залгахыг хэрэглэгч хариу өгөхгүй байна. Та төр хүлээгээд дахин залгана уу? Your dialed number does not answer. Please try later. Дээрх нэр бүхий 3 хүн Монголын тамирчдыг ивент тэтгээчээ гэж олон байгууллага компаниас мөнгө авсан гэж тамирчид хэлсэн. Гэхдээ тэр мөнгнөөс тамирчид хүртээгүй харцарчээ. Шигшээ багийнханд булчин томруулдаг, судас тэлдэг Nitrix гэдэг бүтээгдэхүүн 5 ширхгийг өгсөн байна. За энэ бүтээгдэхүүн нь 2010 оны 5 дугаар сард хугацаанд дууссан байсан гэлээ. Нэгдсэн холбооны ерөнхийлөгч Очир гэдэг хүн маань манай дөрвөн тамирчинд хангамжаар авч өгтөө. Спонсороос нь мөнгөний авчаад өөрөө явж нөгөө мөнгөөр нь юмыг авч өгнө гэж авахта хугацаанд дууссан юмыг аваад тэгээд авч өгсөн байгаа. Тэгээд энийг манай хэд мэдчихэд хугацаа нь одоо энэ дээр байгаа шүү дээ он сар нь. Энийг ингэж мэдчихэд эн чинь хугацаанд дууссан юм байна гэд дэлгүүрт нь авчиж өгөөд буцаах гэдгсэн чинь юу ярьж байгаа юм бэ? Эний чи өчтөр нэг хүн ирээд 5 ширхгийг нэг нь одоо 20 мянган төгрөгөөр аваад тэн чинь өөрөө 100 хэдэн мянган цаасны үнэтэй юм шүү дээ. Тэгэхээр 20 мянган төгрөгөөр аваад 5 ширхгийг аваад 550-нд өгөөд тэгээд өөрт нь хэлсэн байгаа. Одоо манай Монголын мистер 8 оны мистер Пүүжэ шигшээ огт байрлаж байгаа. Энд хугацаанд дууссан юм штэ гэсэн чинь чи өхүүл гэжтэй гэж өөдөөсөн загинж ийн. Энэ одоо юу гэсэн үг вэ те? Шигшээ багийн тамирчид Азийн аваргад оролцох хүсэлтэд өгөөд байгаа гадаадынханд мэйл бичнэ гэдгээ хэллээ. Энэ мэт тэдний хоорондын маргаан манай улсыг дэлхийд дахинд нэг нэр хоёр хочтой болгоход хүрэгчгүй дээ гэдэг эргэлзээч зарим иргэдийн дунд байна. Тэд ерөнхий нарийн бичгийн дарга шүүхэд өгөхөр болжээ. Баццэг Тулга нар мэдээллээ.